2013 оны 4-р сарын 15-ны өглөө Бостон хот өмнөх жилүүдийнхэн адил нэг л мэдрэмжээр сэрсэн юм. Энэ бол энгийнэг ажлын өдөр биш, хот даяараа амьсгалаа нэг хэмнэлд оруулдаг баярын өдөр байлаа. Америкийн спортын түүхэнд хамгийн удаа зохион байгуулагдж ирсэн марафон болох Бостны марафоны өдөр. Өглөөнөөс эхлэн гудамж бүр дээр сайн дурынхан байрлаж, кофе ус тарааж, гэр бүлүүд хүүхдүүдэд дагуулan барайны шугамлуу ортиж, тамирчид бие халаан хөгжим ишгэлж, хот бүхэлдээ нэгэн зэрэг хөдөлж эхэлсэн мэт санагдаж байна. Бостон гудамжинд байрлсан барайны хэсэг бол баярын оргилцэг, ядарсанж инээмсэглсэн гүйгчил, нулимс унагсан эцэг их, найз нөхдийн тэврэлт, чи чадлаа гэсэн үгс ихшиглэж, хүний тэсвэр төвчээрийг магтсан уур амьсгал ноёрхож байлаа. Тэр өдөр хинч ус төр бодоогүй, хинч шашин үзэл сортол яриагүй. Хүмүүс зүгээр л амьдрал биеийн хүч, зорилгын тухай бодож байв. Яг энэ мөчид яг энэ тайван уур амьсгал донд Америкийн орчин үеийн түүхэнд гүн сорь үлдээх аимшигт үйл явдал 30 секундын дотор өрнөсөн. Өдрийн 2 цаг 49 минут барайны шугамнаас холгүй үзэгчид хамгийн шигүү зогсож байсан газарт гинэд маш хүчтэй дэлбэрэлт болов. Эхний секундэд олон хүний чихт үлэрж газарт ороос цохилд ирсэн мэт мэдрэмж авсан. Зарим нь хий дэлбэрлээ гэж бодсон, зарим нь барилгын осол гэж ойлгов. Гэвч 10 хэдхэн секундын дараа хоёр дахь дэлбэрэлт яг ойролцоо гарч энэ нь санамсаргүй зүйл биш гэдгийг хүн бүр ойлгосон юм. Утаа тэнгэрөө цавсаж төмрийн хилтерхий шил хүний эд зүйлсээ гарч идэгдэж, инээмсэглэл байсан газарт хашгираан, айдас, цус бас төөрөгдөл орж ирв. Дэлбэрэлтийн дараах эхний мөчүүдийг хожим гэрчүүд бодит байдаг шиг санагдаагүй гэж ярьсан байдаг. Хүмүүсийн тарих ийм аимшигтай өөрчлөлтийг шууд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Зарим нь зүгээр л зуг тосон юу болж байгааг ойлгох гэж оролдож, зарим нь зугтаж эхэлсэн бол зарим нь харин жисэргээрээ дэлбэрэлт болсон зүг рүү гүйж шаргалсан хүмүүсийг татан гаргаж эхлэв. Тамирчид барайнд хүрэхгүййлтэй зогсоож, гудамжинд сууж байсан танихгүй хүмүүсийг мөрөндөө үүрч эхлэв. Иймд совилогчид гуталгүй бэлийгүй шахам шууд анхны тусламж үзүүлж байв. Энэ бол эмх замбраагүй байдал дундах хүний мэс чанарын тод илрэл байсан. Тэр өдөр 3 хүний амнаас алдсан юм. Тэдний нэг нь дөнгөж 8 настай хүү. Өөр 2 нь залуу эмэгтэйчүүд байлаа. Тэд хэн нэгнийг үзэн ядаагүй, ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй. Зүгээр л баярын өдөр гэр бүлийнхэнтэйг хамт зогсож байсан жирийн хүмүүс. Харин 200 гаруй хүн янз бүрийн хүнд хөнгөн гэмтэл авч, зарим нь насан туршдаа биеийн хэсгээ алдах хувь тавилантай тулгарсан юм. Олон ч хүн хүлээд хариулсан байдаг. Энэ мөчөөс эхлэн Бостон хот төдийгүй бүх Америк даяар яагаад гэсэн асуулттай нүүр тулсан юм. Дэлбэрэлтийн дараах хэдхэн цагийн дотор Бостон хот бараг цэргийн бүс шиг болж хувирлаа. Цагдаа холбооны агентлагууд бүх боломжит камерын бичлэгийг шалгаж, баримт цуглуулж, олон нийтийн дунд айдас төгшөөр тархаас сэргийлэхийг оролдож байв. Хүмүүс телевизийн өмнө сууж, нийтийн сүлжээгээр дамжин мэдээлэл хайж, хэн үнийг хийсэн дахин дэлбэрэлт болох уу? Хот аюулгүй гэсэн асуултанд хариулт хайж байлаа. Хэд хоногийн дараа холбооны мөрдөх товчоо анхны чухал мэдээллийг хийж, хяналтын камерын бичлэгээс 2 сэжигтэн илрүүлснээ зарлав. Тэд бол ах トゥ 2 залуу байлаа. Том ах нь Тамерлан Царнаев, дүүн Зохар Царнаев. Чичээн гаралтай, Америкийн нэгдсэн улсад цагаажилж ирсэн гэр бүлээс гаралтай эдгээр залуусын нэрийг дэлхийд даяар хүмүүс цээжилж эхлэв. Тамерлан Царнаев бол 26 настай, боксийн тамирчин болох мөрөөдөлтөөж амьдрал нь хүснээр нөрнөөгүй нэгэн байв. Тэр Америкийн нийгэмд өөрийгөө гадуурхагдсан мэт мэдэрч ажил мэргэжил тогтворгүй. Дотроо хоримтлагдсан бухимдал уур хилэн нь айжмар тууширсан үзэлд шилжсэн байдаг. Харин дүү Зохар нь дөнгөж 19 настай, коллежид сурдаг гаднаасаа энгийн инээмсэглсэн найз нөхөдтэй ирээдүйтэй залуу мэд харагддаг байсан. Гэвч ахыхаа нөлөөнд орж түүний үзэл бодлыг шүүмжлэлгүйгээр хүлээн авч эхэлсэн нь хожим эмгэнэлт үр дагаварт хүргэсэн. Тэд даралтад тогоо ашиглан гар хийцэн тесрэх төхөөрөмж хийж, олон нийтийн хамгийн эмзэгсэгт байрлуулсан нь тогтоогдов. Энэ нь санамсаргүй сонголт биш байлаа. Барайны шугам бол баярын оргил, хүний хамгийн сул, хамгийн баярлсан мөч. Тийм л газар тэд айдас тарихыг хүссэн юм. Халдлагаас хэдхэн хоногийн дараа нөхцөл байдал улам хурцтав. Гэмт этгээдүүдийн мэдээлэл олон нийтэд цацагдсны дараа хэрэгтнүүд гар хийцэн бөмбөгнүүдээ авч Нью-Йоркод очин үргэлжлүүлэн халдлага үйлдэхээр хөдөлцгөө. Ингэх замдаа нэмэлт зэвсэг авахаар MIT-гийн гадаа эргүүлхийн зогсож байсан нэг цагдааг буудаж алав. Үргэлжлүүлэн тэд машинаа солихоор болж хятадаас ирсэн оюутны машиныг дээрэмдэн машины эзэн хятад залууч бас барьцаалав.
Ингээд шатхуун түгээх станцад идэх мавхаар дүүн орсон хойгуур өнөөх хятад залуу машинаас зугтаж чадсанаар хэрэгтнүүдийн хаана яваа талаарх мэдээлэл цагдаад очжээ. Удалгүй мэдээллийн дагуу Бостны Ватертаун хотод цагдаа сэжигтнүүдийн хооронд ширүүн буудалсан болов. Энэ үед ах нь болох Тамерлан Царнаев шархатсан байдалтай баривчлагдах гэж байхдаа нас барсан. Зарим мэдээллээр тэр дүүгийнхээ жолоодж байсан машинд дайруулсан байж болзошгүй гэдэг. Энэ мөчөөс эхлэн бүх анхаарал ганц хүн лөө зугтаж чадсан зохиар руу чиглэв. Бостон хот тэр шөнө бүхэлдээ хаагдав. Гудамжинд хинч гарахгүй дэлгүүрүүд хаалттай метро зогссон. Хүмүүс гэртээ чимээгүй сууж хаалга цонхоод өгжин гаднаас ирэх дуу чимээг анхааран чагнаж байлаа. Энэ бол орчин үеийн Америкт ховорхон тохиолддог бүрэн хэмжээний локдаун буюу хөл хорой байлаа. Эцэст нь нэгэн оршин суугч арын хашаанда байрлуулсан жижиг усан онгоцны дотор сэжигтэй хөдөлгөөн байгааг анзаарч цагдаад мэдэгдэн хайгуул төгсгөл болсон. Ингэж зохиар Царнаев баривдагдсан юм. Шүүх хурал олон сар үргэлжилж Америкийн нийгэмд гүн хуваагдал үүсгэв. Зарим нь түүнийг жинхэнэ террорист өршөөл хүртэх ирэхгүй гэж үзсэн бол зарим нь ахынхаа нөлөөнд автсан төлөвшөөгүй залуу байсан гэж хамгаалж байв. Эцэст нь 2015 онд шүүх түүнийг бүх зүйлд буруутай гэж үзэн цаазаар авах ял оноосон. Энэ шийдвэр зөв үсэх тухай маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Гэхдээ Бостны марафоны дэлбэрэлт зөвхөн гэмт хэрэг яал шийтгэлийн тухай түүх биш. Энэ бол хотынхоо нүүр царайг хэрхэн хадгалж үлдсэн тухай түүх юм. Хаалтлагын дараа Бостон Стронг гэсэн үг Бостны бэлэгдэл болж айдас дундаж хамтдаа зогсож бие биенээ орхихгүй гэсэн амлалтыг илэрхийлсэн. Дараа жилийн марафон илүү чанга илүү утгатай болов. Хохирогчдын нэрсийг дурсаж гүйгч бүр зөвхөн барайнд хүрэхийн төлөө бус амьдралын төлөө гүйж байлаа. Эцэст нь энэ түүх бидэнд нэг зүйлийг сануулдаг. Терроризм хүний биеийг шархлуулж хотын гудамжийг цусаар бодож чадна. Гэхдээ хүмүүсийн хоорондын холбоо, харилцан тослолцоо айдсаас илүү хүчтэй байдгийг устгаж чадахгүй. Гэхдээ баривчилгаа хийгдэж буудалцаан намжиж хөл хорой айжмаар цуслагдсан ч Бостон хотын доторх чимээгүй байдал өөрөө айдас шиг санагдаж эхэлжээ. Хүмүүс өглөө нь гудамжинд гарахад урдын адил кофе авч ажилдаа явах ёстой мэт боловч хөл нь өөрийн мэдэлгүй удааширч нүд нь Бостон гудамж руу татагдж утаа байсан газрыг төсөөлөн зог тусдаг болсон. Зарим нь дэлбэрэлтийн дууг дахин сонссон мэт чихэн жингэнэж, зарим нь тэр өдөр тэнд байгаагүй батлаа. Хэрвээ би тэнд байсан бол гэсэн бодлоос салж чаддаггүй байлаа. Энэ бол терроризмын үлдээдэг хамгийн хэцүү сорив, биеийн шархнаас илүү удаан идэгдэг дотоод шарх юм. Эмэлгүүдэд эмчилгээ үргэлжилж мэс засал хийлгсэн хүмүүсийн хажууд гэр бүл найз нөхдөд нь хонож өнжин амьд үлдсэндээ баярлах ба алдсан зүйлдээ гашуудах 2 мэдрэмж зэрэгцэн оршиж байв. Хөлөө гараа алдсан хүмүүсийн зарим нь эхний үед камер микрофоноос зугтаж хинч харахгүй газар уйлж байсан бол зарим нь эсэргээрээ ил гарч өөрийн түүхийг ярьж бусдад итгэл өгөхийг хүссэн. Тэдний олонх нь хожим тэр өдөр би амьд үлдсэн. Тиймээс амьдралаа зүгээр өнгөрөөж болохгүй гэж хэлдэг болжээ. Хотын захиргаа болон иргэд хамтран дурсгалын газар байгуулж Бостон гудамжинд энгийн атлаа хүндэтгэлтэй орон зай бий болгосон. Хүмүүс тэндэрч лаасааж нэрсийг нь уншиж, танихгүй ч гэсэн дотроо ярьж, амьдрал гэдэг хичнээн үнцэг атлаа үнцэнтэй болохыг дахин нэг ухаардаг байлаа. Жил өнгөрөх тусам шарх эдгэрж байгаа мэт харагдавч, үнэн дээр хотын ой санамжинд тэр өдөр байнга хамт үлдсэн. Дараа жилийн марафон ойртох тусам дахин ийм зүйл болох уу гэсэн асуулт дахин сэргэв. Аюулгүй байдлын арга хэмжээ эрс чангарч, зам дагуу илүү олон шалгалт, илүү олон цагдаа, илүү олон камер байрлуулсан ч хамгийн чухал нь хүмүүсийн сэтгэл байлаа. Зарим гүүгчид айцаасаа болоод оролцохоос татгалзсан бол зарим нь яг эсэргээрээ айдас намайг зогсоож чадахгүй гэсэн шалтгаанаар ирцгээсэн. Тэр жил барайны шугамд хүрхмж өмнөхөөсөө илүү чанга, илүү утгатай болов. Хүмүүс зөвхөн өөрсдийн амжилтыг бус хамтын төсвөрийг тэмдэглэж байлаа. Хаалтлагын дараах жилүүдэд Америк даяар олон нийтийн арга хэмжээний аюулгүй байдалд хандах хандлага өөрчлөгдөв. Дараалтад тогоо энгийн ахуйн эд зөвлөхөртөл аюулын бэлэгдэл мэт харагдах болсон нь нэг талаар болгоомжлол, нөгөө талаар айдас хоёрын заг дээр алхах шаардлагатайг харуулв. Зохиор Царнаевын хувь заяач энэ маргааны төвд үлдсэн. Зарим нь түүнийг өршөөх боломжгүй гэмт хэрэгтэн гэж үзсээр, зарим нь түүнийг туйлширсан үзэл ахыхаа нөлөө нийгмийн гадуурхал хэрхэн залуу хүнийг сүрүүлж чаддгийн жишээ гэж харсаар байна. Яал шийтгэлээс үл хамааран түүний түүх нэг зүйлийг сануулдаг. Терроризм ихэхдээ мангас төрүүлдэггүй, харин алдаа уур хилэн төөрөгдөл донд алгуураар бүрэлддэг. Гэхдээ Бостны түүхийн гол шугам энд биш. Гол шугам нь дэлбэрэлтийн дараах эхний минутад гүйж утсан хүмүүсийн цусыг тогтоох гэж хувцас тайлж өгсөн тамирчид.
танихгүй хүнийг мөрөндөө үрж авсан үзэгчид айдас дундаж хүний амийг нэгдүгээрт тавьсан тэр мөчүүд билээ. Энэ бол камерын бичлэгт үлдэж, архивд хадгалагдаж, дараагийн үед ярьж өгөх бодит хүн чанар. Өнөөдөр Бостон гудамжаар алхахад энгийн нэг хотын гудамж шиг харагдана. Дэлгүүрүүд онгорхой хүмүүс яран алхасаар хин нэгэн уцаар ярьж, хин нэгэн кофе барин инээмсэглэн. Гэхдээ хотын зүрхэнд тэр өдөр хизээч бүрэн арилшгүй нэгэн давхар дурсамж байдаг. Энэ дурсамж айцаар бус хамтдаа давж чадсан гэсэн итгэлээр амьсгалдаг. Бостны марафон бол ганц хотын ганц өдрийн түүх биш. Энэ бол орчин үеийн ертөнцид айдас хэрхэн гинэт орж ирдэг, мөн хүн чанар түнээс хэрхэн том байж чаддгийн түүх юм. Тэр өдөр дэлбэрэлт барайны шугамыг сүйтгэсэн байж магадгүй, гэхдээ хүмүүсийн хоорондын холбоог тасалж чадсангүй. Айдас төр зуур ялж чадна, харин хамтын сэтгэл урт хугацаанд ялдаг. Бостны марафоны дэлбэрэлт бол ганцхан гэмтэрэг, ганц шүүхийн хэрэг, ганцхан террорист халдлага байсан. Энэ бол орчин үеийн хүний амьдралын эмзэг байдлыг бүхэлд нь ил гаргасан философийн агшин байсан юм. Хүн өөрийгөө аюулгүй, хяналттай, тогтвортой ертөнцид амьдарч байна гэж бодох дуртай. Хотын гудамж, спортын наадам, гэр бүлийн баяр бидэнд хамгаалагдсан орон зай мэд санагддаг. Гэтэл Бостны барайны шугам дээр болсон дэлбэрэлт нэг зүйлийг маш хатуу сануулсан юм. Аюул гэдэг зүйл хаа нэгтээ ас хоол дайны бүсэд байдаггүй. Тэр баяр хөөрлийн яг төвд инээмсэглэлийн дундаж орж ирж чаддаг. Эндээс бидний хамгийн ихний ойлгох ёстой зүйл бол эмзэг байдал бол сул тал биш. Харин хүний оршихуйн үндсэн нөхцөл гэдэг ойлголт юм. Хүн эмзэг учраас л баярлаж, хайрлаж, зориглож чаддаг. Эрсдэл тодорхойгүй байдал хоёр л хүний үйлдэлд утга өгдөг. Тиймээс терроризмын зорилго зөвхөн бие махбодыг сүйтгэх биш, харин энэ эмзэг байдлыг айдас болгон хувиргах явдал юм. Дэлбэрэлт болж айдас төгшөр үүссэн тэр мөчөд хүмүүсийн хариу үйлдэл логикороо өөрийгөө аврах байх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр олон хүн эсрэг үйлдэл хийсэн, тэд гүйж зогтаагүй, харин буцаж очив. Энэ нь философийн хувьд маш чухал бохио. Хүн бол зөвхөн өөрийгөө хамгаалах инстинктээр амьдардаг амьтан биш. Хүн бол утга учир бусдын төлөө гэсэн ойлголтоор өөрийгөө тодорхойлдог оршихуй. Эндээс бид баатар гэдэг ойлголтыг дахин бодож үзэх хэрэгтэй болдог. Баатар заавал тусгай хувцастай, тусгай сургалттай байх албагүй. Бостонд баатар болсон хүмүүс бол боолтоо тайлж өгсөн гүйгчд. Танихгүй хүнийг тэрвэрж тайвшруулсан үзэгчид эмч биш адлаа анхны тусламж үзүүлэхээс айгаагүй жирийн иргэд байлаа. Энэ нь ёс зүйнийг энгийн үнэн лөө хөтлөн. Ёс суртахуун гэдэг нь том онол хууль дүрм биш. Энэ бол бодох завгүй агшинд гарч ирдэг сонголт юм. Терроризм мөргөлж бид ба тэд гэсэн хуваагдлыг бий болгохыг оролддог. Үзэл суртал, шашин, үндэс угсаагаар ялгах замаар айдас тархан түүний гол зэвсэг. Харин Бостонд болсон зүйл үүний эсрэг дүр зургийг харуулв. Дэлбэрэлтийн дараа хүмүүс хэн нь хинбэ гэдгийг асуугаагүй. Ямар шашинтай хаанаас ирсэн, ямар үзэлтэйг нь сонирхоогүй, зөвхөн амьд байна уу гэж асуусан. Энэ бол хүн төрлөختний хамгийн суур ёс зүйн хэл юм. Хоёр гэмт этгээдийн түүхийг философийн өнцгөөс харахад муу гэдэг ойлголт дан ганц нэг агшин төрдөггүйг харуулна. Муу зүйл ихэнхдээ алгуур чимээгүйгээр бий болдог. Гаднаас нь харахад жирийн мэт амьдрал, дотроо хоримтлагдсан гомдол, гадуурхагдсан мэдрэмж. Хариултгүй асуултууд эцэстээ туйлшрал болон хувирж чаддаг. Энэ нь нийгэмд нэг асуулт үлдээн. Бид аюул гарсны дараа биш, аюул бий болохоос өмнө юуг анзаарах ёстой вэ? Эцэст нь Бостны марафоны түүх бидэнд нэг энгийн хэрнээ хэцүү асуулт үлдээн. Айдастай ертөнцид бид яаж амьдрах вэ? Хариулт нь бүрэн аюулгүй болох биш. Хариулт нь айдсаас болж хүн чанараа золиослохгүй байх явдал юм. Барайны шугам дээр болсон дэлбэрэлт гүйлтийг зогсоосон байж магадгүй. Гэхдээ хүмүүсийн зорилгыг, хамтын итгэлийг зогсоож чадаагүй. Ийм учраас Бостны марафон бол зөвхөн эмгэнэлт хэрэг биш. Энэ бол хүн гэж юу вэ? Хамт олон гэж юу вэ? Зориг гэж чухам юу вэ гэдгийг асуусан асуулт. Тэр асуултанд Бостон хоёрхан үгээр хариулсан. Тэр бол хамтын хүч. Тэд айдаст бууж өгөөгүй, хүн чанараасаа ухарсангүй.